Forza Milan, Forza Mongolia. Forza Milan e Forza Mongolia. Your teams played very well. Forza Milan. Сайн бацхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг дахин хүргэж байна. Италиг дайлаар мордохуй цуврал нэвтрүүлэг маань яг одоо Италийн ер нь дэлхийн хамгийн алдартай хот, хамгийн үзэсгэлэнтэй хот, усан дээр байгаа дэлхийн цорын ганц хот Венец хотоос та бүхэндээ мэдчилж байна. За ингээд сэтгэл нь хөөрсөн амгалан хүү Венец хотын такси буюу одоо завин дээр суудсан байгаа дүр зургийг сая бүгдээрээ харсан. За ингээд Италиг дайлаар мордсон цуврал нэвтрүүлгийн 3 дугаар дугаар буюу сүүлчийн дугаарыг бид та бүхэндээ яг одоо зориулж байна, эхлүүлж байна. Энэ удаа бид Италийн хамгийн гайхалтай хотуудын нэг, ер нь дэлхийн хамгийн гайхалтай хотуудын нэг Венецэд зочлон тэмдэглэлээ үзүүлэхэд бэлэн боллоо. За ингээд бидний хувьд бол мэдээж эхлээд Венецийн яг зүүн хэсгээр буюу одоо яг усан дээр биш, одоо усан дээр мэдээж энэ хот маань байрлаж байгаа. Гэхдээ яг нөгөө явган хүмүүс явдаг хэсгээр нь одоо байрлаж явж байгаа хэсгээ бол бид харж байна. За ер нь бол Венец бол ёстой дэлхийн баг худалдааны төв гэж хэлчихэд болохоор маш олон ийм худалдаа, супермаркет, шопинг, дэлгүүр, хоршоо, хувцас, хунар, цүнх, гутал, төрөвч гээд ер нь байхгүй юм байдаггүй ийм газар байлаа. За тэгээд ерөнхийдөө Венецд бол жилийн дунд чинь 17.2 градусын дулаантай байдаг юм байна. За харин биднийг очисон 5 сард болохоор 21.5 градусын дулаантай байсан. За гэхдээ яг энэ өдөр бол ерөнхийдөө нэг 28 градус, за бараг 30 градусын халуун байсан. Ер нь нэлээд тийм халуун өдөр бол тохиолдсон байгаа. За тэгээ Венецийг та бүхэндээ танилцуулахад нийтдээ Венец хот маань 118 жижиг арлаас бүрддэг. За тэгээд маш олон одоо юм сувгуудаас холбогдсон одоо гүүрнүүдээр ийм хүрээлүүлсэн ийм хот байгаа. За тэгээд нийтдээ бол 177 сувг Венецийн 118 арал дээр бол байрладаг гэсэн ийм судалгаа байна. За нийтдээ одоо би бол нэг гүүрэн дээр нь зогсож байна. Нийтдээ бол Венецийн 118 арлыг бол 409 гүүр холбодог гэж байгаа. За 2014 оны байдлаар бол Венецэд 264,579 хүн амьдардаг гэсэн судалгааг бас гаргасан юм байна. За тэгэхээр бол нэг 300 орчим мянга хүн амьдардаг ийм аялал жуулчлалын төв болсон гайхалтай хот бол бидэнд харагдаж байна. За тэгээд нийтдээ Венец бол мэдээж аялал жуулчлалын төв болсон гэж хэлэхэд Венецэд бол ер нь жилд дунджаар нэг өдөрт бол дунджаар 50,000 одоо жуулчд өдөрт бол одоо ирж буцдаг, холигддог гэсэн ийм тооцоо бас 2007 онд бол гаргаж ирсэн юм байна. За тэгээд нийтдээ 2006 онд гаргасан судалгаагаар бол дэлхийд 28-д орохоор одоо дэлхийн 28 багтахаар за хамгийн олон улсын иргэн бол одоо Венецэд аялдаг, зуулчилдаг гэсэн ийм бас судалгаа байгаа юм байна. За ер нь тэгээд маш олон жуулчид аялдаг. За нийтдээ Венецд бол 18 дугаар зууны үеэс эхлээд аялал жуулчлал эхэлсэн ийм байдалтай байдаг юм байна. Тэгээд ерөнхийдөө бол одоо үнэхээр баян, тансаг, алдартай ийм байгальтай, бүтэцтэй ийм газар учраас жуулчид бол ер нь дэлхийд аялж байгаа жуулчид хамгийн дөрөнд аялахыг хүсдэг юм байна. За ингээд уламжинд бас нэг сонгодог одоо хөгжимчин ая дараа зогсож ирсэн та бүхэнд ямар нэгэн тайлбар өгөхөөр бас үгүй гэж бодож байна. Венецийн бол бас хөл бөмбөгтэй холбож манай Италиг дайлаар морцсон нэвтрүүлэг маань явж байгаа учраас та бүхэндээ бас танилцуулахад Венеция футбол клуб гэж одоо 1907 онд байгуулагдсан хөл бөмбөгийн баг бол Венецэд байдаг. За одоогийн байдлаар бол энэ баг Сери Б буюу Сери А-гийн яг доотлын одоо лигт бол тоглож байгаа. За мөн Рейер Венеция Местре гэсэн одоо сагсан бөмбөгийн баг 1872 онд үүсгэн байгуулагдсан ийм байдалтай байдаг юм байна. За ерөнхийдөө бол 1900 оноос эхлээд бол хөл бөмбөг, сагсан бөмбөг, гимнастикийн клубүүд бол яг албан ёсоор Венецэд бол байрлсан байдаг юм байжээ. За тэгээд ер нь Венецэд бол одоо дэлхийд алдартай маш олон урлаг соёлын томоохон арга хэмжээ болдгоос бол та бүхэндээ танилцуулахад маш олон кино зураг авалтууд бол энд болдог. За мөн тоглоом, за мөн одоо барилгын одоо архитекторуудын уулзалт, за мөн одоо гэрэл зурагчдын уулзалт, интерьер дизайн, за тэгээд загвар зохион бүтээлт,
За мөн одоо гар зураг, уран зураг одоо бүхэл төрлийн ийм гайхалтай одоо уран зургийн ийм үйл ажиллагаанууд бол бас Венецид болдог байгаа. За тэгээд ерөнхийдөө бол Венецид амьдардаг хүмүүс бол ерөөсөө амьдрах арга зам нь бол ерөөсөө ойлгомжтой. Эдгээр хүмүүс бол ямар нэгэн зүйлийг зарж, ямар нэгэн одоо үйлчлэгээ эрхэлж амьдрна. За тэгээд бусад байгаа хүмүүс нь болохоор ердөөсөө л аялал жуулчлалын, аялан зуулчлна гэсэн ийм хүмүүс байдаг. За тэртээ 1600 онд байгуулагдаж байсан Сан Марко хэмээх одоо гайхалтай барилгыг бас бид харж байна. За ерөнхийдөө Венецийн одоо төв талбай гэж хэлж болно. Венеци одоо хамгийн гайхамшигтай, хамгийн их хүмүүсийг татдаг энэ уран барилга бол Сан Маркод бол хараалагдаж байсан. За ингээд энэхүү нэвтрүүлгийг маань хийгээд гүн тусалцаа үзүүлсэн BSB-гийн хамт олон Easy Photo цэгийн хамт олондоо бас энэ ташрамд маш их баярлалаа гэдгээ хэлье. За ерөнхийдөө бол Сан Марко талбай дээр бол одоо манай гандангийн талбай шиг л маш олон тагтаа бужигнсан. Тэгээ тагтаа бужигнж байгаагийн хажуугаар будаа зардаг хүмүүс их. Нэг атга будаа бол нэг 5 еврогийн үнэтэй. За атга будааг барайл авсан бол ерөөсөө тэр будааг авахаас өөр сонголтыг одоо эндхийн одоо худалдаачид бол ерөөсөө үлдээдэггүй юм байлаа. За тэгээд одоо манай үзэгчд яг харж байна. Тэртээ 15 16 дугаар зууны үед үүсгэн байгуулагдсан мөртлөө энэ том барилгын хийц, хан дээр байгаа зураг, сэлбэр бол өстой үнэхээр ганган байж чадсан. Тэгээд Италид очих юм бол ер нь оюун санааны тайвширлыг мэдэрч энэ агуу бүтээлүүдийн бол одоо нэг хэсэг нь болохоос өөр сонголтгүй ийм гайхалтай зүйл нь бол Сан Марко дээр байж байсан. За ингээд бид нар зүүн захаас нь нэг талыг Венецийг бол алхаж туулаад за зүүнээс буцаад баруун руугаа такси хөлөглөж буюу Венецийн завьар бас Венецийг бол яг усан дээр аялсан байгаа. Ингээд бүгдээрээ тэрхүү бичлэгийг яг одоо авч үзье. Өнөөдөр бидний аялал Венецээр үргэлжилж байгаа. За хамгийн оргил хэсэг бид сая Венецийн одоо эхлээд транзишн дээр буугаад алхаж одоо Венец хотоо бүтэн үзсэн. За тэгвэл мэдээж одоо Сан Марко, Сан Марино тэр гэсэн одоо гайхалтай ордныг яг л Дуомотой адилхан тэр ордныг үзчихэд за одоо тэгээд тэндээсээ буцаад транзишн буюу одоо тээврийн товчоо гэж манайхаар хэлэх баг тийшээгээ шилжиж байна. За Итали улс бол ерөөсөө тэр чигтээ гайхалтай хүн ам нь хүмүүсийн сайхан аз жаргалтай инээсэн. За тэгээ бүгдээрээ гоё эерэг энерги цацруулсан 50 настай 60 настай ирчүүд нь ямар нэгэн гүзээ байхгүй бүгд гоё фит гоё биетэй. За тэгээ бие биендээ цэцэг өгдөг амьдралын аз жаргалыг жинхэнэ утгаар мэдэрдэг ийм газар байна. Гэхдээ нэг зүйлийг сануулж хэлэхэд ийм гоё байгальтай, ийм гоё тогтцтой, ийм гоё уран барилгатай газар. Стресс ямар ч шаардлага алга. За тэгээд Италиг дайлаар мордсон нэвтрүүлэг маань та бүхэндээ AC Миланыг танилцуулсан, Сан Сиро зөнгөлт хүрээлийг танилцуулсан, тоглолтыг үзүүлсэн. За мөн Италийн одоо Дуомо Милан хотын Дуомо хэсгийн одоо зүйлийг танилцуулсан бол яг одоо бид Венецид аялж байна. За ер нь бол одоо агаар за тэгээ яг ингэж явж байгаа энэ мэдрэмж бол дахин давтагдчихгүй үнэхээр гайхалтай сайхан мэдрэмж байна. Тэгээ та бүхнээсээ бас энэ мэдрэмжийг ямар нэгэн байдлаар аваарай гэж хүсэж байна. Ерөнхийдөө бол энд одоо замын хөдөлгөөн, машин замын хөдөлгөөнд бол бид оролцож явж байна. Одоо яг урдуур бол завь яваад тэгээ тэн дээр бол одоо зогсоол хийж завнар одоо яг автомашин шиг паркинг хийж ингэж үргэлжилж байна. За тэгээд ерөнхийдөө бол эндхийн бол ер нь Венец хотын бол гол одоо санхүүгийн их үүсвэр бол аялал жуулчлал юм байна. Ерөөсөө гудамж болгонд ямар нэгэн онгорхой нүхэл байна. Тэн дотор хүмүүс ямар нэгэн эд зүйлсийг зарж байна. Ерөөсөө энд бол байхгүй юм алга бүх зүйл байна. Тэгээд маш сонирхолтой содон олон янзын дэлгүүрүүдээр бид бас орлоо. За яг энэ ташрамд Италиг дайлаар мордсон нэвтрүүлгийн энэхүү боломжийг амгалан хүүг Италиар аялуулах хамгийн гол боломжийг олгож байгаа Эспеслизийн хамт олонд BSB-гийн хамт олонд замун Easy Photo цэгийн хамт олонд халуун алга ташлаар баярлаа гэж хэлье. Тэгээд үзэгчид маань одоо Итали орныг маш олон янзаар төсөөлдөг баг. За миний хувьд одоо хөл өмгөөрөнд төсөөлдөг байсан, баг дэлхийн аваргыг боддог байсан. 80,000 үзэгчийн суудалтай Сан Сирод орж үзлээ. Дуомо гэж маш гоё ордон үзлээ. Галерей Витторио Эммануэле гэж үнэхээр тасархай газрыг үзлээ. Тэгээд өөр одоо маш олон зүйлийг үзсэн. Хамгийн гол бидний бас таргет энэ гол point, гол хэсэг бол энэ Венецийг үзэх байсан. Ингээд Венец бол за үнэхээр үгээр хэлж үзгээр биччихгүй юм байна. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Одоо бүгдээрээ үргэлжлүүлээд бас дараагийн хэсэг рүү шилжиж. Би бас яг ажиллаа хийхээ хажуугаар амарч явж байгаа болохоор энэ болгоныг бас алахгүй өнгөрүүлмээр байна. Ингээ бүгдээрээ дараагийн бичлэгээр эргээд болзъя. Баярлалаа. За ингээд амгалан хүүгийн яг одоо завин дээр суугаад явж байгаа сэтгэлийг та бүхэн сонслоо. Сэтгэл нь их хөөрсөн, баярлсан, догдолсон байгаа нь бол гарцаагүй. За ер нь бол Венецид тэгээд ирж байгаагийн хамгийн гол зорилго бол яг энэ завин дээр одоо явж
одоо дэлхий дээр байдаг цорын ганц усан дээрх хотыг бол яг ингэж туулах нь бол гол зорилго байсан. Тэгээ эндээс бол зөв үнэхээр гоё яд жаргалыг мэдэрч байсан. За ерөнхийдөө бол түрүүн та бүхэндээ хэлсэн аялал жуулчлалын хотын хамгийн гол аялал жуулчлалын том хөшүүрэг нь болохоор яг энэ завтай одоо жолооч нар байгаа. Тэгээ завин дээр суугаад яг бидний сууж явсан энэ зав бол нэг цэгээс нөгөө цэг рүү А цэгээс Б цэг рүү хүрэхэд бол 65 еврогийн үнэтэй байсан. За 65 еврогоо төлсөн байхад бол бид нар бол энд тавуулаа суусан байгаа. Ерөнхийдөө зургуулаад олуулаад суусан болохоор ийм дүр зураг бол ажиглагдж байсан. Тэгээд завны жолооч бол бас их ийдэг зантай мундаг бол ах хүү байсан. Тэгээ ерөнхийдөө энэ дээр бас замын хөдөлгөөн гэж хэлж болох байх. Одоо усан завны хөдөлгөөн бол үнэхээр соёлтой явагддаг юм байна. Одоо ингээл их тийм нарийнхан нэг тийм өргөн биш энэ голоор бол 4-5 зав бол хоорондоо зөрж өнгөрнө. Ямар ч асуудалгүй хоорондоо зөрж өнгөрдөг ийм дүр зураг бас харагдаж исэн. За тэгээд ерөнхийдөө бол яг Венецэд ихэвчлэн бол бас бороо ордог, шорон шуургатай байдаг гэж өмнө нь бол аялж исэн хүмүүс бол бидэнд хэлжсэн. Гэхдээ яг энэ эдгээр өдрүүдэд бол Венецэд азар бол ямар ч тийм зүйл бол байгаагүй. Их гоё цэлмэг тэнгэртэй үйл ажиллагаа бол их гоё байсан. За тэгээд манай үзэгчид маань бас одоо ямар нэгэн байдлаар Италиг зорих боломж та бүхэнд олдгол юм бол ямар ч аргаар хамаагүй Венецэд зочлоорой гэж миний хувьд бол одоо зөвлөж байна, уриалж байна. Ер нь бол одоо дэлхий том бид жижигхэн гэдгийг л бид нар одоо аяллаа явцдаа мэдэрч явдаг. Ер нь бол юуны төлөө хөдөлмөрлөд байгаагаа л мэдэхгүй ингээл ажил хийгээд зүтгээд байдаг. Эцээ эцэд газар үтсэн юм байхгүй, олигтой мөнгө хураасан юм байхгүй, амьдралаа дуусгадаг. Тэгээд тэрний оронд сайхан төлөвлөж байгаа л нэг хэдэн дөрөв цуглуулаад аялаад байх юм бол бас энэ гоё дэлхий дээр амьдарч байгаагаа хэргийг бүтээгч юм шиг надад бол мэдэрч үзсэн. За ингээд завны нөхцөл байдлыг бол бид бас хамтдаа харж байна. За ер нь бол их гоё аятайхан VIP завин дээр бол суусан 65 еврогийн үнэтэй ийм завин дээр суусан. Тэгээд ерөнхийдөө бол нэг цэгээс нөгөө цэг хүрэхэд бол нэг 25 минутын хугацаа зарцуулдаг юм байна. Тэгээд энэ дээр суугаад явсан 25 минут бол нэг 2 минут шиг надад санагдсан. Тэгээд яг бидрийг суугаад явангуут л ардаас нь ингээд аврах албаны ажилчид одоо ямар нэгэн эрсдэл гарахаас сэргийлж бас байнгын бол бидний ард бол явж исэн. За ингээд үзэсгэлэнт Венецийг маш цөөн ч гэсэн та бүхэнд бас товч бөгөөд тодорхой танилцуулахыг бол хичээлээ. Тэгээ ер нь бол 30 минутын 3 дугаар бол Италиг дайлаараа морцсон нэвтрүүлэгт маань зориулагдж байгаа. Яагаад ч бол Милан хотыг, Венецийг Сан Сиро цэнгэлт гүрээлэг бол танилцуулж бол амжихгүй. Та бүхэндээ бол цухас маш тодорхой байдлаар л одоо танилцуулж байгаа. Тэгээ та бүхэн бас өөрсдөө энэ бүхэн дээр очиж мэдрээд илүү сайхныг нь мэдрээрэй. Италийн номер 1 Endesi брэндийн 2014 оны MX шин цувралын угаалгын машиныг танилцуулж байна. Ганцхан товч дараад бүгдийг шийдцгээе. Зөвхөн BSP-д. Италиг дайлаар морцсон цуврал нэвтрүүлгийн маань 3 дугаар дугаарын 2 дугаар хэсэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. 1 дугаар хэсгээрээ бид та бүхэндээ Венец хотыг бол танилцуулсан. За харин 2 дугаар хэсэг машин дурлагсад автомашин сонирхогчид нааша анхаарлаа хандуулаарай. Зурагтаасаа битгий холдоорой. Энцо Ферраригийн Модено хотод байрлах музейг бид та бүхэндээ яг одоо танилцуулах гэж байна. За Энцо Ферраригийн хувьд бол одоо өөрийнхөө уралдаанд оролцох анхныхаа уралдааны машиныг авахын тулд домог болохын тулд яг энэ анхныхаа байшинг бол зарж исэн гэж байгаа. За ингээд Энцо Ферраригийн музейд бол зочилсон. За энэ дээр бол Формула 1-ийн бас албан ёсны энэ машиныг бол бас та бүхэн
25 евро төлөөд туршиж үзэх юм боломжтой юм билээ. Нийтдээ 7 минутын уралдааныг бол энэ дээр бас яг одоо бид нар одоо 3D кино үзнэ гэж ярьдаг. Тэгвэл яг амьдаар ингэж танилцуулдаг юм байлаа. За Enzo Ferrari-г та бүхэндээ танилцуулахад 1898 оны 2 дугаар сарын 18-ны өдөр одоо Модено хотод бол төрж байсан юм байна. За гэхдээ Enzo Ferrari-гийн одоо төрсөн өдрийг бол албан ёсоор 2 сарын 20-нд гэж тэмдэглэж ирсэн байна. Яагаад гэвэл яг 18-нда төрсөн өдөр нь аав нь очиод хүүгээ бүртгүүлэх гэсэн маш одоо аимшигтай шуурга болоод 2 өдөр бол одоо 2 өдрийг алдсан гэж байгаа. Тэгээ нөгөө бүртгэлийн газар очтол за 20 төрсөн гэдгээр нь авнаа гэд 20-нд бол яг Enzo Ferrari-г төрсөн гэж бас сонирхолтой юм баримт бол байдаг юм байна. За тэгээд Enzo Ferrari-гийн хувьд бол одоо автомашины төлөө төрсэн уралдааны машины өвөг эцэг гэж хэлж болно. За түүний хувьд бол одоо үнэхээр гайхалтай юм эрхэм байгаа. Hello. So, please, you can watch, you can take photos, make videos, but don't touch the cars, okay? За ингээд бид яг албан ёсны одоо музейгийн хамгийн оргил хэсэг буюу автомашинуудыг байрлуулсан хэсэг рүү ороход саяны одоо үзэсгэлэнтэй бүсгүй. За та бүхэн үзэж болно, зураг авч болно, бичлэг хийж болно, яаж л бол яаж болно. Гэхдээ нэг зүйл байгаа нь машинуудад хүрч болохгүй шүү гэсэн анхааруулгыг бол бидэнд өгсөн. За хүмүүс бол одоо энд бол одоо маш олноороо ирж энэхүү гайхалтай музейг бол одоо үзэж сонирхож байсан. Тэгээ ерөнхийдөө энэ музейд бол үзэж сонирхож байхад тэртээ одоо 1920-30 оноос эхлэлтэй автомашинуудыг одоо шинжилсэн загвараар тавьчихсан. За тэгээд яг орчин үеийн буюу 2013, 14, 15 оны бүх загварууд бол энд бас байрлаж байгаа дүр зургаас бидэнд харагдаж байсан. За Enzo Ferrari-гийн энэхүү музей нь бол одоо Модено хотод байрладаг. За тэгээд 1950 оноос эхлэлтэй автомашинууд бол энд байрлаж байгаа. За тэгээд Формула 1-ийн яг автомашинууд бол энд байрлаж байгаа. За тэгээд 2014 оны 2 дугаар сард бол бас дахин засвар хийж энэхүү музей бол одоо албан ёсоор шинжлэгдсэн гэж ийм мэдээлэл бол одоо байдаг юм байлаа. За тэгээд Enzo Ferrari-гийн хувьд бол одоо 1998 онд Модено хотод төрж байсан энэхүү эрхэм маань 1988 оны 8 дугаар сарын 14-ний өдөр насан ууд болсон буюу 90 насыг зоогсон ийм буянтай эрхэм байгаа. За тэгээ энэ бол ер нь төрөл бүрийн машинууд байсан. 250 GT. За ер нь бол одоо Формула 1-ийн уралдаанууд, загварын машинууд, за ер нь бол бүх төрлийн ийм машинууд байсан. За тэгээ Enzo Ferrari-г бол 2000 онд яг автомотив гэж одоо алдрын танхимд бол 2000 онд түүнийг бол одоо албан ёсоор мөнхөлж оруулсан байдгийн байна. За тэгээд мэдээж Enzo Ferrari-гийн нэрээр нэрлэгдсэн Ferrari гэж одоо албан ёсны брэнд, албан ёсны одоо тэр машины зах зээл бол одоо дэлхийд бас ноёлж байна да. За тухайлх юм бол Формула 1-ийн автоуралдаан дээр бол одоо Ferrari бол хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байдаг. За Михаэль Шумахер нисгэгчтэйгээ хамт 2000, 2001, 2002, 2003, 2004 оны үеэрд төрүүлж байсан бол 2007 онд бол Kimi Räikkönen нисгэгчтэйгээр Ferrari одоо Формула 1-т бол төрүүлж байлаа. За тэгээд хамгийн анхныхаа машиныг уралдааны машин авахын тулд өөрийнхөө одоо ажлын байрыг бол зарж байсан Enzo Ferrari-гийн ийхүү одоо үйлдвэрлэл энд явж байна. За тэгээд ерөнхийдөө бол автомашины хамгийн гайхалтай классик зүйлүүд бол энд бас ажиглагдаж байсан. За тэгээд та бүхэндээ бас Формула 1-ийн талаар танилцуулахад 1950 онд бол одоо Формула 1-ийн албан ёсны анхны уралдаан болж байсан ийм түүхтэй. За тэгээд Формула 1 бол одоо юу гэдгийг дэлхийн одоо хурдны машины хамгийн ноён оргил ийм тэмцээн байгаа. За тэгээд одоо Формула 1-ийн энэ гайхалтай машинууд маань ерөөсөө 2.4 секундэд 100 км/цагийн хурдтай болж чаддаг ийм хурдтай машинууд байгаа. За 4.4 секундэд 200 км замыг туулна. 8.4 секундэд 300 км замыг туулах ийм гайхалтай машинууд бол бас бидэнд яг одоо харагдаж байна. За тэгээд үн үртгийн хувьд бол одоо хамгийн багадаа 1 саяас 500 мянган $1 1 сая доллар хүртэл. За тэгээ 1 саяас дээш үнэтэй ийм одоо бүтээл болсон ийм машинууд байна. Тэгээд миний хувьд бол бас энэ Формула 1-ийн музейгээр зочлоод явж байхдаа ийм гайхалтай машинууд зүгээр ингээд одоо энэ музей дотор ингээд байж гинэ гэж бодохоор жоохон харамсалтай санагдсан. Араатныг бол одоо торонд нь ингээд хийчихсэн. Араатныг бол одоо ой дотор нь суллахгүй ингээд байгаатай адилхан ийм зүйл бол ажиглагдаж байлаа. За гэхдээ мэдээж дэлхийн олон хүмүүс Модено хотод зочилж аялал жуулчлалын төв болсон Enzo Ferrari-гийн музейг үзэж
сэтгэлийн одоо таашаал идэлнэ гэдэг бол одоо юутай сайхан хэрэг байх вэ? За энэ бас хамгийн гайхалтай хүлгүүдийн нэгийг бол бид бас харж байна. За тэгээ ерөөдөө бол моторын хүчин чадал, дугуйны хүчин чадал эдгээр бол одоо La Ferrari загварын гайхалтай одоо торгомсог ганган ийм машиныг бол бид бас хамтдаа харж байна. За тэгээ Италиг дайлаар мордсон нэвтрүүлгийнхаа хүрээнд бид та бүхэндээ одоо Милан хотыг, Дуомог, Галерея Виториог талбайг бол танилцуулсан, Дуомо талбайг танилцуулсан. За мэдээж AC Милан, Болониа багуудын тоглолтыг үзүүлсэн. За ингээд 3 дахь дугаараараа Венец хотыг болон одоо Формула 1-ийн албан ёсны одоо загалмайлсан эцэг гэж хэлж болох Энцо Ферраригийн музейг бас танилцуулж байгаа зөв хэрэг. За манай Монголд бол ер нь автомашин сонирхогч хүүхэд залуучууд маш олон байдаг учраас бас бүр энэ модерно хотыг бол зорж очиод бид нар энэ хүү музейг бол үзсэн байгаа. За ер нь бол нэг Милан хотоос нэг ойролцоогоор 2 цаг орчим яваад модерно хотод бол хүрдэг юм байлаа, галт тэргээр яваад. За тэгээд модерногийн яг тээврийн товчон дээр буугаад нэг их холгүй ерөөсө алхаал орчхоор ийм газар бол Энцо Ферраригийн яг музей бол байрладаг юм байлээ. За тэгээд өнгөнгийн гайхамшигтай машинууд, за мөн одоо баримтат кино нэвтрүүлгүүд энд бас 2 цаг болоод л гардаг. Ийм дүр зураг бол ажиглагдаж байсан. За ингээд саяны баримтат кино бол ерөөдөө нэг 20 минут орчим үргэлжилдэг. Яг Энцо Ферраригийн одоо амьдралыг харуулсан тийм богино хэмжээний баримтат кино нэвтрүүлэг бол байсан. За ингээд бид яг Формула 1-т одоо уралддаг гайхалтай тэр хурдан төмөр хүлгүүдийг бол харж байна. За эдгээр автомашинуудыг та бүхэндээ бас танилцуулахад эдгээр машинууд нь бол одоо 300 км/цагийн хурдыг үзүүлдэг ийм хурдтай байгаа. За тэгээд нэг 2 секунд хүрэхгүй хугацаанд одоо 4 дугуйг бол сольдгийг манай үзэгч бас зарим нь ихэнх нь мэдэхгүй баг. Ер нь Формула 1 дээр бол тэгдгийм байлээ. 2 секунд хүрэхгүй хугацаанд бол энэ 4 дугуйг солиод дараагийн одоо тойргийн тэр 4 дугуйг бол оруулж ирдэг юм байлээ. За тэгээд та бүхэнд сонирхолтой байх үүднээс мэдээллийг хүрэхэд McLaren Mercedes гэдэг багийн тамирчин Хуан Пабло Монтаягийн хувьд болохоор одоо 2005 оны Италийн Гран Прид 372.6 км/цагийн хурдтай одоо уралдааныхын явцад нисч байсан нь бол одоо хамгийн хурдан цагийн бүртгэл юм байна. 372.6 км/цагийн хурдыг бол үзүүлж байсан. За тэгээ үүнтэй дөхөх хурдыг бол 2005 оны Италийн Гран Прид мөн л одоо Kimi Raikkonen McLaren Mercedes багаасаа бол 370 км/цагийг бол үзүүлж ирсэн юм байна. Тэгээ ерөнхийдөө бол 372-ыг үзүүлсэн Хуан Пабло Монтаягийн үзүүлэлт бол дэлхийд одоо номер 1-ээр нэрлэгдэж байгаа юм байна. За ингээд энэ түрээд Энцо Ферраригийн музейг үзсэн хэсэг бол өндөрлөж байна үзэгчтэй. Бүгдээрээ нэвтрүүлгийнхаа хамгийн төгсгөлийн хөтөлтийг амгалан хүүгийн сэтгэлийг бас хамтдаа сонсоод нэвтрүүлгээ өндөрлүүлэх болно. Италийн номер 1 Endesi брэндийн 2014 оны MX шин зургийн угаалгын машиныг танилцуулж байна. Ганцхан товч дараад бүгдийг шийдцгээе. Зөвхөн VS-Speed. SPS Luz-ыг сонгон үздэг үзэгчдээ бидний дэмждэг үзэгчдээ юуны өмнө маш их баярлалаа гэж хэлье. Италиг дайлаар мордсон цуврал нэвтрүүлгийн маань хамгийн сүүлчийн хөдөл та бүхний өмнө
яг одоо ирж байна. За тэгээд Италиг дайлаараа мордсон суврал нэвтрүүлэг маань та бүхэндээ Итали орон маш одоо бага хугацаанд бага минутаар бага одоо нэвтрүүлгийн дугаараар та бүхэндээ Итали орныг тэр дундаа Милан хотыг танилцуулахыг хичээлээ. Венец хотыг танилцуулахыг хичээлээ. Хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Биднийг дэмждэг үзэгчдэд дахин нэг удаа баярлалаа гэж хэлье. Тэгээд энэхүү одоо гайхалтай боломжийг олгосон SBS телевизийн хамт олон, BSB-гийн хамт олон, Easy Photo CGM-ийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Та бүхэндээ бас баярлалаа гэдгээ одоо дурдхан зүйтэй баг. За тэгээд ерөнхийдөө бол Итали орныг сүүлд нь одоо товчхон дүгнээд хэлчихэд үнэхээр одоо аз жаргалаар бэлгсэн цаг агаарын хувьд, цаг уурын хувьд гайхалтай нөхцөл байдал, гайхалтай бүсэд байдаг. За ийм гайхалтай орн байна, ганган орн байна. Тэгээд бүх зүйл нь үнэхээр сайхан байлаа. Эдгээр 5 6 өдөр бол миний хувьд бас аз жаргалын мөрөөдлийн өнгөрлөө. Тэр дундаа Сан Сиро цэнгэлт хүрээлэнд орно гэж амглан хүү зүүдэлж явсангүй. Тэгвэл 80,000 үзэгчийн нэг хэсэг болж ялангуяа тэр тоглолтод AC Милан өрсөлдөгч 3 тийг харьцаатаагаар хожих тэр гайхалтай бас тоглолтыг үзлээ, мэдэрлээ. Үнэхээр одоо сэтгэл бүр 1000% өндөр байна. Тэгээд ер нь бол хөлбөмбөг бол гайхалтай. Дэлхийн 7 тэрбум мөний 5 тэрбум хөлбөмбөгт хайртай дуртай. Ядаж л нэг тоглогчийн нэрийг мэддэг байдаг. За миний хувьд бол AC Милан багийн хүүхэд байхдаа Андре Шевченко, Паоло Малдини, Андре Пирло, Рикардо Кака, Бекхэм, Роналдиньо тэргүүтэй байхад нь бол дэмждэг байсан, шүтдэг байсан. За сүүлийн жилүүдэд бол AC Миланыга жоохон зөнгөөр нь одоо хоригдсон байсан сүүлийн 5 6 жил. Тэгээ өнөөдөр ингээд Итали орнд ирээд AC Миланы цэнгэлтэд ирээд Милан хотод байгаад эдгээр өдрүүд бол Миланы бас үнэнч фанат боллоо. Тэгээд ийм байна. За тэгээд миний хувьд ямар ч байсан Миланы одоо албан ёсны дэлгүүрээс ийм хөөрхөн дурсгалын баавгааг бол өөртөө авчлаа. Бас нэг улаан одоо гайхалтай малгайг бас өөр юм болгож чадсан. Ер нь бол одоо Милан хот тэр чигээр надад гайхалтай дурсамжийг үлдээсэн. Тэгээ хязгаарч энэ мэдрэмжийг мартахгүй тулд энэ хөөрхөн бамбаруу шиг бас өөр юм болголоо. За тэгээд эцэст нь хэлэхэд үзэгч та бүхэндээ хандаж хэлэхэд хөлбөмбөг гэдэг бол үнэхээр одоо ийм тасархай биднийг одоо үргэлж инээлгэж баясгадаг, бидний хайрыг татдаг ийм спорт юм байна. Та бүхэн хөлбөмбөгөө үргэлжлүүлэн үзээрэй, хөлбөмбөгчдөө үргэлжлүүлэн дэмжээрэй. Тэгээд мэдээж хамгийн төгсгөлд нь SBS телевизийг дэмждэг хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье та бүхэндээ. За BSB компани хамт олон Европын шилдэг Indesit брендийг Монгол одоо албан ёсны онцгой хэрэгтэйгээр зарж байгаа. За энэхүү бүтээгдэхүүнийг худалдаа авсан одоо худалдагч нараас азтай нэг азтан маань бас бидэнтэй хамт явж энэхүү тоглолтыг үзсэн. Та бүхэн ч гэсэн BSB дэлгүүрээр үргэлжлүүлэн үйлчлүүлээд тэр боломжийг бас атгаарай гэж хүсэж байна. За Easy Photo CGM-ийн хувьд бол одоо бид нар гар утсан дээр одоо ингээл энд аялж байгаа зургуудаа бол маш их авдаг. Одоо уран дулааны цаг ирж байна. Тэгээ гар утсаа санаандгүй байдлаар алга болгох, усан дунгаах ч юм уу. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар зургуудаа алдах тохиолдол байдаг шүү дээ. Тэгвэл та бүхэн Easy Photo CGM рүү ороод зургуудаа одоо аппликейшнаар үнэгүй зургуудаа илгээгээд тэгээд мэдээж зургуудаа бол одоо альбом хийлгэж хэвлж авах бүрэн боломжийг Easy Photo-гийн хамт олон олгож байгаа. Маш чанартай, маш гоё, маш ганган альбомыг бол бэлгэлдэг. Би ч гэсэн энэ Итали явсан бүх зургуудаа Easy Photo CGM-ээр бол угаалгана. Тэгэхээр та бүхэн бас эдгээр үйл ажиллагааг дэмжээрэй. Ингээд Италиг дайлаар морцсон суврал нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Маргааш өглөө би нутгийн зүг жолоо зална. Аваргуудын лигийн тоглолтууд, за бусад тоглолтууд, улирлын төгсгөл ирсэн ийм үйл явдал болж байгаа. Тэгээд хамт байсан бүх үзэгчдэд баярлалаа. Forza Milan, Forza Italia. За мэдээж Forza Mongolia гэж та бүхэндээ бас хэлхэн зүйтэй баг. Хамт байсан үзэгчдэд баярлалаа. Та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Forza Milan, Forza Mongolia. Forza Milan e Forza Mongolia. Your teams played very well. Forza Milan!